Орос улсын улсын Москвагийн олон улсын харилцааны их сургууль төгсөгчдийн ээлжид уулзалт гадаад харилцааны яамд өнөөдөр боллоо. За энэ удаагийн уулзалтанд Москвагийн олон улсын харилцааны сургуулийн удирдлагууд уригдан ирж оролцсон нь урд урдын уулзалтуудаас онцлог болжээ. 1944 онд байгуулагдсан энэ сургуульд Монгол улсын гадаад харилцааны салбарын үе үеийн дипломатууд суралцсан дүүргэсэн байдаг. За цаашид дэлхийд нэр хүндтэй энэ сургууль нь орчин үеийн дэлхийн хөгжилтэй уялдуулаад цар хүрээгээ өргөжүүлж байгаагийн хэрээр тус сургуульд Монгол улсаас суралцах оюутны тоог нэмэгдүүлэх бололцоо нэмэгдсэн байна. Энэ талаарх мэдээллийг манай сэтгүүлч Ариун Чимэг үргэлжлүүлэх хүргэнэ. Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн майлгын тэргүүтээ төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийж байна. За энэ айлчлал Москвагийн олон улсын харилцааны их сургууль үүсэн байгуулагдсны 75 жилийн ойн хүрээнд хийгдэж байна. За ийм учраас одоо цаашид хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх чиглэлээр талууд ярилцсан байна. Бидний хувьд сургуулийнхаа 75 жилийн ой хүрээнд Монгол улсад айлчилж байна. Манай сургууль олон улсын хөгжлөө дагаад илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал магистрийн хөтөлбөрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. За Монгол улсын их сургуулиудтай энэ чиглэлд хамтран ажиллах талаар өнөөдрийн уулзалтуудын хүрээнд яриад байна. Сүүлийн 3-4 жил Орос нефт компанийн шугамар, за мөн одоо МГИМО-гийн шугамар энэ тоогоо өргөсгөж байгаа. Гадаад харилцааны яамс энэ дээр анхаарч байгаа. За сүүлийн 10-аад оюутан одоо жил болгон одоо явуулж байна. За энэ тоог бас одоо сая одоо өргөдөх асуудлаар манай гадаад харилцааны сайдчилсан ярилцсан байгаа. Энэ боломжийг судлаа. Энэ нь одоо компаниуд Оросын одоо гол компаниудыг бас энд оролцуулъя. За Монголын компаниудыг оролцуулъя. Тэгэхээр энэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том сургуулийн проректор Монголд анхудаа айлчилж байна. Урд нь бол ирээгүй. Тэгээд монголчууд бол энэ сургуульд 1946 оноос эхэл суралцсан. Тэгээд нийтдээ 600-аад хүн суралц төгссөн. Тэр хүмүүс бол Монгол улсын гадаад харилцаа, тусгаар тогтолцоог бэхжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, нэгдсэн үндэсний байгууллагад элсүүлэх, энэ гадаад олон тулгуурт гадаад бодлого явуулах, тэр түүнээс гадна хөгжлийн хөрөнгө оруулалт ингээд Монгол улсын өмнө гадаад ертөнцтэй холбогдсон олон нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд дандаа энэ олон улсын харилцааны дэд сургуулийг төгссөн хүмүүс их чухал үүрэг гүйцэтгэсэн нь бол